За сайн байцгаана уу эрхэм хүнд үзэгчтэй. Ингээд өнөөдрийн манай студид Жалдан жанжилан хийдийн лам Мөнгөрд нууган баяраар хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу. За тэгэхээр 2019 оны 2 дугаар сарын 16 буюу бэлгийн тооллын шинийн 12-нд за хангаар талаас бол одоо амын цэцэг даргын хамгийн газраас одоо танай хийдийн хамтран одоо хийж байгаа одоо золгоолт бол зохион байгуулагдаж байгаа. Тэгэхээр энэ талаар одоо манай хийдийн талаас одоо ямар өөр үзэлт оролцож байгаа энэ талаараас үзэгчтэй. За манай Жалдан жанжилан хийд болон засаг даргын тамгын газраас зохион байгуулж байгаа сар шинэ их золголт номын урлаг соёлын их цэнгүүн болох юм. Тэн дээр бол манайх 7 хуургуудаар ирж ном хурах тийм үйл ажиллагаа зохион байгуулах юм аа. Тэгэхээр Жалдан жанжилан хийдийн одоо ламнараас бол одоо ямар ном унших вэ? За тухайн одоо энэ шашин урлагийн цэнгүүн маань бол 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Тэгээ манайх бол энэ жилээр оролцоод бол ерөнхийдөө тухайн одоо өдөр ирсэн үлгийн эзэд тэгвэл энэ нутгийн одоо ард иргэдтэй зориулсан одоо дашчир үсэн жанлуу зүгзэл тэгээд одоо насны бүтээл цагаан дах зүгтэй номуудыг унших юм. Тэгээ мөн бол одоо энэ өдөр соёл урлаг тэгээ бүжиг дуу хоор зүгтэй зүйлүүд бас завсраар нь явах. Тэгэхээр тухайн бас золголтод хүрэлцэн ирж байгаа иргэд маань одоо ямар зүйлсийг авчрах вэ? Тэгээ хуучин иржсэн хүмүүс одоо ном оруулж байгаа улсууд маань ерөнхийдөө бол мэдж байгаа. Тэгээ даалгын сав болон ерөнхий одоо идэ зүйлийг бэлдээд ирдэг. Тэгээд бол тухайн ном уншиж байгаа хурж байгаа ламнараас бол арц болон одоо хойлоо тарай тэргүүтэй зүйлүүдийг одоо хүмүүстэй тарааж өгсөн байх юм. За мөн иргэд маань одоо шинийн 15-наас мөн засал намаар хийлгдэг шүү дээ тий. Энийг яагаад өнөөдөр шинийн 15-ыг заавал гэж онцлдог юм бол? За тэгээд шинийн 15 бол их хурлын одоо 15 хоног гэдэг. Тухайн одоо хоногуудыг бол хуучин уламжлал бол шинийн 23 сарын 25-наас эхлээд одоо хурлуудыг хурж эхэлдэг. Хуучин номын урал гэдэг. Тэгээд зөвхөсөдөө дахиад битүүний урд өдөр жожонд өгжөө гарах зэрэгтэй зүйлийг үлдээд битүүндээ одоо хамаа хурж хоноод тэгээд түүнээс хойш шинэ 15 хоног бол их эрүүл хурлуудыг хурдаг байгаа. Тэгээд энэ хурлуудаа хураад шинэ 16-ны өдөр бүх хүрээ хөдөд санж асынхаа намсраа дахиж одоо галгаа авч үлдээд тэгээд тухайн жилийн одоо шинэ 15 хоногийн жамрал жамаа их хурлуудад өндөрлөдөг ийм уламжлалтай. Тэгээд энэ уламжлалынхаа дагуу лам хуургууд маань эндийгээ дагуулгарлаа ном орж байгаа да. Өнөөдөр тэгэхээр бас шинийн 8-ны бэлэг цагаан өдөр тохиож байна шүү дээ. Иргэдтэй бас өрөөл айлтвал. За тэгээд шинэ 15 болол тэр жигээр бэлэгдэл утга ерөнхийн одоо бурхны буддын шашны үзэл орон санаатай орнуудын хувьд бол нэг одоо том баяр номын одоо их сайхан өглөө буянтай ийм хоногуд юм. Тэгээд энэ хоногудад бол ерөнхий юм да. Бурхан мөгшийн төсүүдийн одоо 6 мөгшийг одоо номогтож номонд одоо номоор одоо дараад одоо номонд оруулаад одоо тэсний одоо хаврын одоо бэлэг цагаан өдрүүдийн номын одоо хурлын өдрүүд байгаа. Тэгээд тэрэн дээр бол ерөнхий шинэ нэгнээс ахуулаад одоо ард иргэдээс өсөлтөн олон бол шинэ нэгнээс эхлээд шинэ 15 хүртэл тэр хооронд одоо заслаа хийлгэх гэдэг юм уу эсвэл өөрсдийнхөө одоо тэрэн дотор одоо заавал нэг шинэ 8-нд багтаж ном уншуулах ёстой. Тэг жишээлнгийн ийм жоохон хаяа нэг жоохон буруу ойлголтоонуудаа гэсэн ойлголт байгаа. Тэгээ энэ дээр бол ерөнхий 15 хоногт бол хүн өөрийн сэтгэлээс одоо буян үлдсэн тэр бол мушид одоо олон тоо гараад аривчна гэсэн тийм бэлэгдлээдэг. Тэрийг бол ямар нэгэн байдлаар хүмүүс 15 хоног дотор бол одоо заслал хийх ёстой байна гэсэн ийм ойлголтоо. Тэр бол яг ерөнхийдөө бол жилийн турш байх учраас тийм ээ. Заавал тэр 15 хоног дотор багтахгүй бол одоо заслуулдаг ч гэдэг юм. Эсвэл тэр дотор л одоо хуруусвал одоо миний буяыг харьдана. Иймэрхүү үзлэр бол хандах нь бол нэг талтай бас ерөөсөө. Тэгээс Монгол хүмүүс чинь 4 цаг удирдалтаа
тийм ээ. Ургатны шашнаас одоо замснаас хойш одоо ерөнхийдөө ном сургаал айлтлуудаа болохоор 4 цаг өдрөлдөө бас их хуваасан тиймэрхүү байдалтай засал гүрмүүд нь байдаг. Тэгээ хавртаа болж асаа уншлага уншаа лос савдаг уулааны тэргүүтэй юмнуудыг харагдах. Тэгээ зундаа бол нь одоо овоо уулс савдаг тэргүүтэй зүйлүүд харагдах юмнуудыг хийгээд намартаа бол нэг хураалал даллага авах тийм ээ. Тэгээд өвөлдөө бол нь одоо талигаач хийгээд бусад одоо хүмүүстэй зориулсан зуулыг хөрөх, зуулын 25 гэх жишээлбэл иймэрхүү 4 цаг өдрлийн засал гүрэмтэй 4 цаг өдрлийн бичрэл шүтлэгтэй иймэрхүү улсууд байгаа юм Монголд. Тэгэхээр бол заавал 15 хоног дотор одоо багтаагаад нэг юм байх хэрэгтэй. Жил орохоор л одоо нэг юм ингээд их зүйтэй гэсэн иймэрхүү зүйлээс сэтгэлийн сэжиг зүйлүүдээс бол айлгаж болохоор жоохон ангид маягтай байвал дөрвөний одоо өвөлдсөн тэр буян болвол өөртөө тус эрдэм байх юм аа гэж л. За одоо ерөнхийдөө шинэ 15 маань гэдэг маань ерөнхийдөө одоо жилийн одоо Монгол ёс заншлаараа гэдэг нь буддизмын одоо шүтдэг өнөө одоо энэ жилийн одоо анхны сар эхэлж байгаа тийм. Тэгээ анхны сардаа бол ер нь бол цагаан сар гэж яагаад нэрлсэн бэ гэхээр одоо тэр жилийнхээ одоо эхний сарыг одоо бүх юмыг цагаанаар тийм таслам хэлэгч байд юм уу. Одоо буян одоо ямар аргаар буян хийж болохоор байна. Бусдыг баярлуулах, хөгшдгийг асрах, жоох хүүхдүүдийг одоо баясгах, баярлуулах тийм. Тэгээ энгийн хүмүүс маань өөрөө тэр 15 онд одоо нэг уншсан байна одоо юу гэдэг мэддэг ман музейм нэг уншихад одоо хэдэн мянгаар үрждэг тийм боломж байдаг. Тэгэхээр энэ 15 хоногт өөрөөдөө хоорондоо биеийнхээ цаг хүндэтгэлтэй харьцдаг. Тэгээд тэр ном судрыг хийд орноороо уншуулж, гороо эргэж, ман мэгзэн тоолдог. Ерхийдөө тэр жилийнхээ одоо эхнийхээ ямиг л суурийг л одоо хамгийн гол юм дотоод сэтгэлээ одоо хариуцахын тухай тийм. Сэтгэл сайн бол одоо хүн зөв юм ярьдаг. Зөв юм ярьдаг хүн бол зөв үйлдэлтэй байдаг. Тэр үйлдэлийн зөв явуулахын тухайд л ерөнхийдөө тэр жилийнхээ эхний сарын ямиг л зөвөр эхлүүлэхийн тухайд л заслан хэлэх гэж юм л да. Заслан хийх маань гэдэг нь ерөнхийдөө нэг тийм ижид юм шиг хүний ямиг ном уншаал арилгаал юм тохиолдох шиг үл найрлахтай биш. Хамгийн гол нь дотоод сэтгэлийн зүг байлгах юм бол үүлийн үрээрээ хүн сайн сайхан юмтай очино те. Тэр тухайд юм байна. Хардаг юм дан тэрэндээ заахаа баясаа тэр буйныхаа юмдаа шамдуулах сайн байгаа юм да. За тэгэхээр ирж байгаа иргэд маань одоо эдээ боддоо бэлтгэхээс одоо өөрийн одоо бие сэтгэлийн сэсгэл нь одоо ямар байх хэвээр. За ерөнхий бол ном хуран үйлдвэрлэх одоо юу гэдгийг хүрээ хийдэг эргэл гороо мөргөл хийх гэх тэргүүтэй зүйлүүд бол өөрийн одоо чин сэтгэл сүжгийн асуудал байна. Тэгэхээр бол тухайн одоо хүн маань сэтгэлээ засах чой буюу ном нь бол одоо чухал дэдгүүрүүд одоо бурхан ном тэгээд одоо хурсан хургуу тэргүүтэй чухал дэдгүүрүүд одоо сүсэг төрүүлээл гэсэн юм юм байгаа тийм ээ. Тэгэхээр одоо түүндээ бол ном нь одоо шүтэж ирж байгаа хүмүүс бол одоо чой буюу засах юуг засах гэхээр хүн бол уур муухаг шуналж чаддаг үгтэй юм гурван одоо хорийн муу сэтгэлээс үүссэн диссонанс буюу буруу үзэл төвлөлтөд зүйлүүд үүсдэг юм байна гэдэг. Тэгэхээр тэднийг одоо дарахын тулд одоо энэ бурхны шашны ном дэргүүтэй зүйлүүдийг шүтж биширж одоо өдөө үрж Монголд хүмүүнэ. Тэгэхээр бол тухайн өдөр одоо өөрийн одоо нэг ч гэсэн үйлийг одоо харж чадахгүй байдаг үлээж гэсэн нэмэлтийг гэсэн тийм сэтгэл сүжиг байх хэрэгтэй. Жишээлбэл одоо 10 харнаг үлгээд бодоод үзэхэд тэрний хэлээр үлддэг дөрв гэхэд буруу хол хэлэх, тэгээд ширүүн хэлэх, тэгээд хов зөөх, тэгээд димэж хэлчих гэсэн дэргүүтэй энэ дөрвөн одоо үйлдэлээд байх юм тийм ээ. Одоо хэлээр үлдэн шүү дээ. Тэгэхэд л одоо ер нь бол өдөрт нэр бид нар энийг хэр их одоо хордсон юм бол тийм ээ. 10 хоног нүглийн дөрвөн нь шүү дээ. Тэгээд димэж хэлчих гэдэг зүйл одоо ямар хөө байх вэ? Мөн бас тэгэл худлаа хэлэх, хов хэлэх, ширүүн хэлэх тийм ээ. Танараа танцгүй дөрвөөдөө зүйлүүдийг. Тэгэхээр иймэрхүү зүйлүүдийг ч гэсэн нэг баг жолоодаас ах юмсан гэсэн ийм сэтгэл сүжгээр үүсгэж ирэх хэрэгтэй. Тэгээд тухайн өдрөө бол хоорондоо эвнэртэй одоо зүрхний одоо огн манай юм хийснээр шиг тийм ээ. Өөртөө нэг хүндэлж шаардлагатай. Монгол хүн гэхээс илүүтэйгээр энэ бол хүн гэдэг зүйл тийм ээ. Ямар ч зүйлийг бол их сайхан, эрг сайхан болоор хүлээж авч хоорондоо тэр номын одоо их сайхан мөрд байгаа сэтгэлийг үүсгэж тэр өдөр оролцох юм бол өөрсдөө тус эрдэнэ гэсэн байна.
гэсэн юм байна да. За баярлалаа. Тэгэхээр бас нийт сэсэгтэй болондоо та бас ерөөл айлдаж амныхаа дээрээс бас хэлэхгүй. За тэгээд бид бол Монгол түмэн тэгээд их амгалан сайхан шинжилгээгаа гэдгээд өнөргөөнийхөө жандуу зөвлөмийн одоо сүүлийн 4 мөртийг хэдүүлэн уншиж тэрний ерөөлийг одоо туршилтгаа гэж залбирая. Чавун нова ламажан лож нагоо төртөг дөрөмши тэрдэн живэл зөвлөнд онцгой болоор лэдашин шоо. Аврал бүгдийг ураасан ламын эцэд дээр ахаа үеийн дороод бүхэн өмөрлөж хороогийн сайн үлс бүхэн сүндэрлэн бүтэж хөдөлтөөр жарган зэнхийн үлзий утгаш болтугай гэж өнөөдрийг битгүүлээ юм л да. За баярлалаа. Тэгэхээр эрхэм мөндөд үзэгчтэй ингээд 2019 оны 2 дугаар сарын 16 буюу Дэлхийн тооллын шиний 12-ны өдөр аймгийн цэцэг даргын тамгын газар Жалдан жилэн хийдийн лам нартай хамтарсан их цолголт цэнгүүд одоо эрдэмтдүүд та бүхнийг одоо хүрэлцэн ирэхэд хүрж байна. Ингээд өнөөдөр манай студид хүрэлцэн ирсэн та бүхэнд бас баярлалаа. За.